За юуны өмнө олон хүүхэд төрөж өссөн ихийг урамшуулах тухай хуулийг буюу энэ маш чухал улс орны цаашдын ирээдүйтэй холбоотой энэ хуулийг санаачилсан өөрөнтэй гишүүн болон хамтран санаачилсан гишүүдэд талархал илэрхийлье. Мөн байнгын ороонд ажлын хэсгийг ахалж ажилласан Саранчулуун гишүүнтэй ажлын хэсэгт бас талархал илэрхийлье. Маргааш 5 дугаар сарын 15-ны өдөр олон улсын гэр бүлийн өдөр. Тэгээ энэ өдрийг ухтаж ийм олон гэр бүлд, олон ээж, олон аавыг баярлуулах ийм хуулийг Монголын төрийн эрх дээд байгууллага, хууль тогтоох байгууллага парламентаар хилцэж бас их баярлалаа. Их хурлын дарга ч гэсэн энийг бас шуурхай ингэж хилцүүлж талархал илэрхийлье. Тэгээ энэ хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьсан боловч ингээд хавар хилцэгдэж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол цаг алдахгүй яах аргагүй шийдэх ёстой асуудал. Яг тэгэхээр улсын хөгжил бол хүн амын өсөлтөөс л шалтгаална. Монгол улс бол газар нутагт 1 км квадрат ногдох хүний тоогоор хамгийн бага улс орн. Тэгэхээр энэ улс орны ирээдүйг бол олон хүн ам, олон өр хайл, олон сайхан гэрэлт ирээдүйтэй хүүхэд эрүүл ээж аваад байж ажил энэ улс орныг авч байгаа. Тийм учраас энэ бол чухлаа. Тэгээ манай Ахмад дүү ярьдаг ингээ 3-аас дээш хүүхэд төрүүлж иж хүн ам өснө гэд. Яг тэгэхээр эхнэр нөхөр хоёр бол ингээд 2 ба түүнээс доош хүүхэдтэй байвал хүн мал өсөхгүй. Яг бол өөрийнх нь л ээж аавын л орлоод 2 хүүхэд. Тийм учраас энэ зөвхөн одон өгөх, алдарт их гэж өргөмжлөхөөс гадна энэ өөрөө хүн амаа өсгөх, улс орны ирээдүйн тусгаар тогтнол хөгжил дэвшилтэй холбоотой маш чухал ийм эрх зүйн орчныг бас өмнөх улсын хурлууд бол баталж ирсэн байна. Гэхдээ энд нэг нас хүртэл өсгсөн бол гэдэг энэ заалт нь бол бас олон ээжид сэтгэл зүйн хувьд бол их хүнд байдалд оруулсан ийм зүйл байсныг өнөөдөр задруулж байгаад бол маш их баяртай байгаа. Гэхдээ өмнө ямар ч зүйл хуулийг баталсан нь бол чухал. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тутам ингээд сайжруулаад явах нь чухал. Тэгээ би засгийн газраас л асуулт байгаа юм. Энэ хуулийн төсөл дээр засгийн газар юу ямар санал өгсөн юм бол ер нь ингээд нийтлэг хараад байхад манай засгийн газар бол энэ хуулийн төслүүд их хурлын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүд дээр нэг голтуул болохгүй л гэж санал өгöd байгаа харагдаад байдаг. Би бол энд бас их шүүмжлэлтэй хандж байгаа. Яг тэгэхээр аль болох болох талаас нь харж энэ хөгжил дэвшилтэд тэмүүлсэн зүйлээ хийж хэрэгжүүлэх нь бол чухал байгаа. Их хурл ч гэсэн адилхан манай гишүүд ч гэсэн засгийн газрын өргөн мэдүүлсэн зөв зүйтэй зүйлийг аль болох талаас нь дэмжиж энэ улс орны хөгжил, энэ эрх зүйн орчин бол үргэлж сайжирч явах л ийм л тогтолцоо шүү дээ бидний. Тийм учраас энэ дээр бас бие биедээ хүндэтгэлтэй хандаж энэ санал өгөх зүйл дээр яаж ханддсан болоо. Тэгээ энийг би бол засгийн газар асууя гэж бодсон. Тэгээ ер нь яг ямар хариу ирсэн байдığım бол энэ мөнгнөөс илүү хүчин зүйл чинь хүн штэ, хүний хөгжил, хүүхдийн хөгжил, гэр бүлийн хөгжил. Бид нар хүүхдийн асуудалтай, гэр бүлийн асуудалтай анхаарахгүй бол цаашдаа тэгэл шүүгч цагдаа прокурорын тоо нэмэгдээл байх та. Тийм учраас энэ дээр яг ямар хариу ирсэн байдığım бол тэгээ энэ дээр манай ажлын хэсэг бол хууль санаачлагч юу нь юу гэж үзсэн бол тэрийг сонирхож асууя. За засгийн газраас хариу ирсэн талаар гэр бүл хөдөлмөрийн байгууллагын яам төрийн нарийн бичгийн дарга ажлын хэсэг 4-р микрофон. За Бадамсар гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөрийн байгууллагын яам даваа жаргал. За уг хуулийн төслийг бол засгийн газрын зүгээс тодорхой байр суурийг илэрхийлж дэмжиж байгаа. За ер нь бол хуулийг нөхөн үйлчлэгтэй холбоотой асуудал хэрвээ яригдвал төсөв санхүүгийн хүндрэл үүсэх эрсдэл байхыг үгүйсэхгүй. Ер нь бол ингээд хууль санаачлаад нөхөн үйлчлээд явах юм бол бас энэ жишг тогтох бас ийм сөрөг үр дагавраас үүсч болзошгүй байгаа. Ер нь бол 57 оны анхны хуулийн концепцээр хүн амын тоог өсгөх одонтой ээжүүдийг тухайн үед бол Монголын хүн ам нэг 800 гаруй 1900 орчим мянга байсан. Тэгээ өнөөдрийн байдлаар бол 4 дахин нэмэгдсэн гэдэг маань хууль бол маш сайн үйлчилж эхэлсэн. За сүүлийн жилүүд бол хүн амын өсөлт 1.6 орчим болж багасж байгаа. Тэгэхээр хэвийн өсөлтөөс нэлээд доогуур байгаа учраас хүн амын өсөлтийг дэмжих бас нэг том хөшүүрэг нь энэ хууль болно гэж засгийн газар үзэж байгаа. Тийм болохоор хуулийн төслийг бол засгийн газраас бол бүрэн дэмжиж байгаа. Харин зүгээр буцааж нөхөн үйлчлэгтэй холбоотой асуудал яригдвал
Энэ бол бас нэг жишг болоод эргээд одоо төсвийн санхүү төндрөл үүсч болзошгүй гэдэг ийм барь суурьтай байгаа. Ер нь яг улсын хурлын гишүүдийн санаачсан хуулинд засгийн газраас санал авах хууль тогтоомжтой хуулийн заасан байдаг. Сарын хугацаанд саналаа өгөхгүй бол гишүүд хуулийн төслөө засгийн газар тусгаал өгөх саналгүй гэж үзсэн гэдэг өргөн мэдүүлэх эрх нь үүсдэг. Дэмжихгүй гэсэн санал засгийн газар дэмжихгүй гэсэн санал өгсөн бол хэлэлцэх хэсэг одоо хэлэлцүүр явж явах үед засгийн газрын саналыг тухайн одоо эрхэлсэн сайд нь дэмжихгүй үндслээ тайлбарлаж уншдаг. Ийм бас нэгэн зохицуулалттай. Энэ нэгэн зохицуулалт гэж жоохон хэрэгжихгүй байгаа. Засгийн газрын үндсэндээ дэмжсэн ч юм шиг, дэмжээгүй ч юм шиг санал өгчдөг. Түүнээсээ болоод танилцуулга хийгдэггүй, их хурлын гишүүд мэдээлэлээр хангагддаг. Засгийн газрын байр суурь мэдэж чаддаг. Гишүүдийн санаачилж байгаа хуулиуд дээр бас үндсэн хуультай зөрчилдсөн ч юм уу, улс орны нийгмийн эдийн засаг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улсын одоо төсөв санхүүтэй холбоотойс томоохон одоо эрсдэл учруулахаар иймэрхүү хуулиуд дээр бол засгийн газар ихэнх хвчлээ одоо дэмжихгүй гэсэн байр сууриа бас илэрхийлдэг. Энийг бол манай гишүүд маань хууль санаачлагтад нэлээд бодож авахгүй бол улсын их хурлын гишүүн бол нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэж хангар өргөдөг. Зөвхөн одоо юу гэдэг тухайн сонгогдсон тойрог эсвэл одоо нийгмийн хэсэг бүлэг гэдэг ингээд их явал нөгөө талдаас улс орны нийгмийн эдийн засгийн амьдрал сөрөг нөлөөтэй байх учраас бас нэлээд болгоомжтой хандж явах ёстой. За өөрийн төвийг шүү. Бадамсрын гишүүн тодруулж асууя. Одоогийн засгийн газар дэмжиж байгаа юм байна гэж төрийн нэрмжийн дарга хариултаас ойлголоо. За өмнө нь бол одоо нодон жил санал ирэхтэй татгалцсан байна гэж ойлгож болох уу? Энэ нэг юм зөрүүтэй юм болоод өвчлээ. Энийг тодруулъя. За өөрийн төв хууль санаагч хариулъя. Засгийн газрын байр суурийг ирсэн саналын талаар. Тухайн үед засгийн газраас татгалцсан байр суурь илэрхийлсэн. Нэгдүгüүрт нь өсгсөн гэдэг концепцийн асуудлаар, хоёрдугаарт гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төсөөл орж ирж байгаатай холбоотой тайлбарласан. Гэхдээ гэр бүлийг дэмжиж байгаа тэр хуулийн төсөөл дээр энэ асуудал тусгагдаагүй байсан. За хоёрт нь нөхөн үйлчлэх тухай асуудлыг сая төрийн нарийн ярьж байна. Энэ анх удаа хийж байгаа жишг болгож байгаа концепц хуулийн асуудал биш л дээ. 2024 оны 5 сард Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан яг энэ хуулинд нэгээс дээш насндаа нас барсан хүүхдийн тоонд оруулдаг энэ өөрчлөлт хийгдээд нөхөн олгогдсон. 10,000 гаруй ээжүүд одонгоо нөхөж авсан. Яг энэ жишгээр 0-1 нас буюу орхигдсон 0-1 насыг оруулж байгаа учраас энэ нөхөж олгогдно. Яг өмнөх хуулийн өөрчлөлтийн жишгээр ингээд нөхөж олгоход 7.5 тэрбум гарч байгаамаа гэдгийг тодтогч хэлье. Тэр засгийн газар нэгдмэл байр суурьтай байдаг, төрийн бодлого залгамж чанартай, төрийн нарийн бичгийн дараа бас шин томилогдсон учраас мэдэхгүй байх шиг өмнөх засгийн газар дэмжээгүй одоо бид дэмжиж байгаа гэж. Ийм бол байр суурь байхгүй. Энэ дээр бас төрийн нарийн бичгийн дараа цаашдаа бас хэлхүүгээ бодож хэлж байгаарай. За Эренчин Бямбын сэдвэр асуулт